Нацагдэржин болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Намсран Банзрагчийн мэндэлсний 100 жилийн ойд зориулв. Миний бие уул ус ургамал модж игдэрсэн ариун дагшин үдсгэлэн төгс ийм л нутагт төрж өссөн нэгэн малчны хүү билээ. Хөх хушууны балар өтгөн шугын дунд бийд богдын голын хөвөөний чицаргантын өвлжөө хэмээх эргэн тойрон сүрлэг уяас баглагар ногоон бургас чацарганы модоор хүрээлэгдсэн бяцхан талбайд 15 дугаар жарны сүүлчийн 58 дахь модон өхөр жил 1925 оны өвлийн эхэн сар буюу зул сарын 17-ны өлзийц сайн өдөр эхийн хэвлийгээс унж нутгийн эрдэм номтой лам төөргийг үзэн Банзрагч буюу 5 сахиа нэр хайрлан хүний ертөнцийн дансанд бүртгэн авсан билээ. Утга зохиолын ноён сүмбэр оргил. Гандангийн дэнжид байрлах дотоодын ба хязгаарын цэргийн сургуульд байхдаа би шүлэг зохиол оролддог байлаа. Миний бичсэн анхны шүлэг эх орны манай сонинд гарч бүхэн баяр болов. Хэд хоногийн дараа санхүүгийн хэлтсийн дарга дордсүр намайг дуудаж "Чиний шүлгийн шагнал" гэж 47 төгрөг өгсөн нь сэтгэл зүрхэнд минь гал асаах мэт их урмыг өгч билээ. Дараа нь шүлгүүд маань нийслэлийн өргөө залуучуудын үнэнсэн тэвлэгдснээр миний үргэлжилсэн үгийн зохиолч болох зам маань эхэлсэн дээ гэж Намсран Банзрагч дурдтгалдаа өгүүлсэн байдгийн. Аав бол одоо тэр их зохиол бүтээлийнхаа баатруудыг бол эгэл хүмүүсийн амьдралаас ажил үйлсээс олж бичдэг байсан. Туулжсан амьдралынхаа намтар цайдаг бас хүнд шин зам өргөдөг, шин мөрөөдөл өгдөг, шин одоо тийм хүсэлт дууддаг ийм л хүн байж дээ. Олон ч зохиолчийн зам мөрд нь олон уран бүтээлээрээ одоо татсан байхаа л гэж ингэж бодож байна. Тэгээд цаашдаа ч олон бүтээл нь одоо уншигчдыг, зохиолчдыг за энэ уран зохиолын чигт явж байгаа олон залуучуудад бас зам мөр болох байхаа л гэж энэ мэдслийнхэн 100 жилийн ан өдөр одоо бодсон суун да. 1949 он би Дундгов аймагт сэргийлэгч болж очив. Зүүн талын хэдэн сумыг хариуцсан ажиллах учиртай тул би дэрэн сум руу явхаар захиж нэгэн хүн захиад айсан юм. Сумын сургуулийн захирал Жамб цэрэн нэгэн хөөрхөн бүсгүй дагуулж ирээд "Чиний аймгаас авчирсан захианы эзэн тань энэ хүн шүү дээ. 18-9 орчим насны тэгш цагаан шүдтэй нүдэрээ нээвхийлсэн сайхан бүсгүйтэй харж тулгарсан юм. Тэр бол миний заяаны хань 3 охины минь ээж Дундгов аймгийн дэрэн сумын харьяат Намжлын Норов Банзад байсан юм." Та ямар ажил хийчихсэн тэр? Би тэр сэргийлэхийн төлөөлөгч байсан. Тэгээд яг тэрнээ самуу улаан болгож жижигхэн байшинд ганцаар тоглоод дараа нь тэгээд тэр ихтэй юу болдог байлаа олон нийт гэлээ. Олон нийт гэдэг бол одоо бүжиг хийдэг. Тэрвийн бүжиг хийдэг юу хавтай л хүмүүн төрлөختөн задгаа цагааг тэгвэл бүжиг хийдэг байсан. Тэр хүмүүндээс л одоо танилцаад бүжиг хийж бол ингээл танилцсан санагдаж байл дээ. Ингэж л Монголын төлсийн нэр зохиолч Намсран Банзрагч дэрстэй хужиртай тойромтой говийн жаахан сумаас нэгэн насны хань төрийн шагналт ардын жүжигчин зүүнний манлай уртын дуучин Норов Банздыгаа олж ханилсан түүхтэй. Аж төрөх амьдралын зам дээр ааш зан сэтгэлээр нэгдэн барилдсан амраг хайрт янаг бүсгүй чамаагаан амьдралын наран гэж би нэрлэж байна. Хосгүй халуун янаг сэтгэлийн ховиршгүй батыг нэгэнт мэдлцэж хоёр биедэн гүн этгэлцсэн тул хооштын жаргал аяндаан ирнэ. Өдөр шөнө ээлжлэн сүлэлдэх тусам үнэхээр чамдаан дассаар байна би. Үйл заяа ховь аврал ирэхээр үрдийн хань минь чи байсан биз. Ээж аав хоёр маань мэдээж хоёулаа одоо соёл урлагийн хүмүүс, хоёулаа маш их завгүй хүмүүс. За ээжийн үед бол бүр гэрийн бараа харахгүй. Нэг явхаараа ингээд сураг алдартлаа
аялын тоглолтоор явдаг. Нөгөө тухайн үеийн төлөвлөгөө биелүүлэн хэмээн 45 хоногийн бригад гэдэг сум багаар явж тоглоно. Гадагшаана гадаадад тоглолтоор явна гэхээр тэр үед ямар нөгөө холбоо харилцаа байх биш. 3 дахь хор руу ялангуяа явхаар ингээд сар сураг ажигч байхгүй гинэт гэртээ хүрээд ирнэ тийм ээ. Ээж хоёр манд хоёулаа одоо асар их ачаалттай ажилтаа байсан хэдий ч яг гэртээ байхдаа бол 3 хүүхэдтэй одоо бид эцэгхээс гурлаа. Тэгээд бид гуравт бол одоо хүмүүжлийн лекц уншаад байхгүй. Гэхдээ байгаа байдлаараа үлгэрлэж ингэж явж исэн ийм одоо сайхан гайхалтай хүмүүс. 1960-ад оны дунд үеэс Намсран банзрагчийн зам арман залуусын дундах эрэл сурал болсон шилдэг зохиол болж цэргийн хуаран, оюутны байр, тариалангийн талбай, малчны хот тэр аяараа зам арманаар амьсгалах болов. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоор зарласан туйлсын томоохон бүтээлийг шалгаруулахад Лодой дамбын тунгалаг тамир банзрагчийн зам арманууд шалгарлаа. Намсран банзрагчгүй зам арманыг уншиж уран зохиолд дуртай болжээ. Үнэхээр гайхалтай сайхан армаа. За 60-70-аад оны залуучууд бидэнд бол одоо өнөөгийнхэн шиг мэдээллийн хэрэгсэл үзэх арга хэмж байгаач. Тэгээ одоо зохиолыг бол маш их уншдаг, ном уншин, сонин уншин, сэтгүүл уншин, радио сонсон, Монголын радио бидний гол мэдээлэл авдаг хэрэгслээс. Тэр дотроо нутгийн зохиолч хүн нэг сумын хүн маань тэр том бүтээлүүд бүтээсэн байхад түүнийг уншихгүй өнгөрч ирээсэ болохгүй. Бидний хооронд ярьдаг сэдв маань бол тухайн цаг үед одоо гарч байгаа шин зохиол бүтээлүүдийн сэдвээр түүний баатруудын талаар тэгж одоо ярилцдаг байлаа да. Кино, зохиол, арман, туужч байсан. Бүгд нь тэрийг уншаагүй хүн бол муухай харагддаг. Банзрагчгаан зам арман дээр бол тэр Завхан аймгийн одоо Жалхан цувралын хүрээний тэнд хамгийн анх удаа одоо автомашин гэдэг зүйл ирээд тэр автомашиныг одоо 2 орос хүн барьж ирсэн. За тэр хүмүүстэй танилцаад өөрөө сүүлдээ машин барьж чаддаг болоод ингээд анхны жолооч болоод хувьсгалын үйл хэрэгт оролцоод тэгээд энэ зам нь бол одоо Орос Монголын тухайн үеийн наримдлын зам, монголчуудын хөгжлийн зам болсон гэсэн ийм утгыг бол арманаар гаргасан байна. Ер нь зам арман дээр гарч байгаа энэ одоо Монгол улсын техник нэвтрүүлэх газар байгуулагдж байгаа улмаар 1929 онд Монгол трансыг одоо хувь нийлүүлсэн Монгол трансыг байгуулж байгаа зэрэг нь бол архивын одоо түүхэн баримтуудтайгаа яг тохирч идэг. Тэгэхээр бидэнд бол яг энэхүү зохиол армаа маань 20-д оны үеийн одоо тээврийн байгууллага анх үүсч өгчих үедээ ямар байв тухайлбал одоо нийслэл хүрээний аль хэсэгт байрлаж байв. За тэр байгууллагын хашаа гэдэг юм өрөө дасалгаа энэ аж байдал юу ямар байв гэдгийг бол үзүүлсэн ийм одоо ач холбогдолтой ийм их сурвалж түүхэн одоо их сурвалжид суурилж бүтээсэн ийм одоо том бүтээлээ гэж үздэг. Тэгээд энийг бол бид зохиол хийсэн илүү одоо бодит үйл явдлыг бидэнд одоо баримтжуулж үлдээсэн ийм түүхэн бүтээл юм а гэж хэлж байна. Ирээдүйн социализм коммунизмыг бол ерөөсөө Монгол хүний хөгжил дэвшлийн зам, сайн сайхан нийгэм, Монгол хүн аз жаргалтай байх, эрдэм боловсралтай байх тухайд л гэж ойлгож өччихсэн. Тэр нь бол тухайн үедээ шинэлэг байсан гэж хэлж болохоор. Одоо эргээд харж яхад харин яаж зам армандаар зарим одоо шүүмжилд өртөөгүй юм болдоо гэмээр тэр тухайн үеийн нийгмийн бас сайн муу талыг бас гаргацсан байдгийг. Одоо бүр одоо тэр хүн өмчөө хураалгаад сүрэнгуй амиа хорлоход хүртэл хүргэсэн байгаа байхгүй юу. Тэгээд тийм хэцүү нийгэм байсан юм шүү гэж бас харагдахаар юм өнөөдөр өнцгөөс харагдчихэдэг. Тэр тухайн үеийн байгууллагуудын талаар асар их судалгаа хийн, түүхэн хүмүүстэй уулзна, яриа аавн тэмдэглэн. Тэгээд одоо хэдэн 100 хуудас одоо гар бичмэл тэмдэглэлүүд бол ингээд манай сан дээр хадгалагдаж байгаа. Зам арман бол одоо Монголын автоөрийн салбарын соёлын том өвд одоо бас бид ойлгож ингэж хүлээж авдаг. Монголын утга зохиолын сүмбэр их оргилуудын нэг Намсран банзрагч нь богд очирван хайрхны бэлийн часарганд шугүйд төрж
Тэр их архны билээс урсах тунгалаг ариун мөрөн богдын голын усаар угаагдсан нэгэн. Би 8 настай хүүхэд сургуульд орчихсон байж байгаас үед жоохон том дуу биетэй хөвгдөөсөн бахаа да. Зохиолч нар ирсэн гинэ. За матар гаргадаг болсон гинэ. Матар сэтгүү ханы сан дээр матар гаргадаг болсон гинэ. Гэж явсан. Тэгсэндээ нэг өндөр нэг тийм хүн гутлаа их гой гялалцсан тийм хүн. Нэг намхан доо багдгар доо тийм тарган хүн энэ төр ингэ зог явдаг. Тэр өндөр гоё галалцсан гоё гуталтай хүн энэ одоо банзарч бай. Тэгээ хүүхэд байсан болохоор зэрэгчд эднэрээс одоо ернэ холоор харна. Тэгээ хүний тэр соёлыг нэвтрүүлэх, соёлыг бий болгох гэдэг энэ юунда байсан юм гэх зэрэг гутал говцсан одоо өмсөх тэр гутал яаж тосолох вэ гэдэг. Мөө Монгол гутлыг одоо сургуулийн байрны тэр тогооны хөөг яваад өөхөнд нэг юуны өөхөнд тосорог тостой гартал нээл болчихсон. Банзарч ахын тэр нэг гутал тослох гэдэг юм шиг. Хошуу цагаан нутгаас хоногоор холдлоо холдон чгээд яах вэ? Хоёр л нутгийн эрхүүдээ гэж ардын дуу ишил болгон бичиж төрсөн өссөн нутаг алдархан сумынхаа тухай хошуу цагаан нутаг түүхэн армаана бичиж эхэлсэн байдгийг. За хошуу цагаан нутаг гэж нэрлсэний учир нь бол алдран сум бол 200 км урттай 30-40 км өргөнтэй ингэж хошуурсан нутаг байх нь байна шүү дээ. Ийм сайхан говь хангаа хөсөлсөн нутгийг тэн дээрээс хошуу цагаан нутгаа гэж ингэж нэрлсэн учиртай. Үзэгсхэн сайхан бурхан бол мэрэгзэн шүү гэж чязархан жимс алгасан энэ нутаг нэгүгээр хэлэхэд хуучин шинэ түүхийн баялаг буудас шиг нүдний өмнө дэлгээстэй байна. Яг голж алдран сум энэ ажил амьдралыг хошуу цагаан нутаг гэж ийм сайхан 1978 онд бичсэн 19 бүлэгтэй 400 гаруй хуудастай ийм сайхан ард түмний хамтрах унших дуртай ийм сайхан арман болол бичсэн юм аа. За тэр үед бол одоо манай улсын ууган нэгдэл алдран сумын одоо барьцаан шавьсан нэгдэл тэр нэгдлийн ажил амьдрал түүхэн хүмүүсийн тухай энэ арманд бол гол бичсэн байдаг. За арман бол хөдөө аж ахуй яамд ажиллаж байгаад намын илгээлтээр хөдөөгийн одоо буйдхан суманд энэ засаг төрийн даалгаврыг биелүүлэхээр тамирчсан. Мөнх бат гэж одоо даргын ажил амьдралыг бол үндсэндээ харж байгаа. За энэ мөнх бат гэдэг дөрийн цааталт бол сум нэгдлийн дарга Максрын Жанчив. За эхлээд бол одоо тэр үед зам харилцаа тээвэр хөгжөөгүй үед Улаанбаатар хотод ноос очиж буулгаад тэндээс малчтын хэрэгцээг авч явсан Балдан жолооч гэдэг хүний кавинд одоо тэр мөнх бат дарга алдараанд томилогдоод ингээд явсан байгаа юм. За замдаа Балдан жолоочоос болоод сум орон нутгийнхаа тухай нэг ойлгосон. Өөрөө бол одоо тэр жолоочийн яриа хөрөг сонсоод за би нэг 4-5 жил ажиллах юм байна да гэж дотроо бодож явсан боловч ажил амьдралын явцад 24 жил ажиллаж энэ алдарханд бол домогтой юм аа. За түүний одоо хамтран ажилтдаг нь бол нэгдлийн орлог дарга. Очир бол дорж хүнцэг гэсэн ив гүдсгэн сайхан хүмүүс бол нэгдлийн орлогч ажиллаж байлаа. За түүний зэрэгцээ намын одоо ажлыг хийж исэн Ахмад Дайчин Жалбын Далахжуу гэж ийм хүн хоёрыг бол энэ зохиолынхаа эхэн дээр бол тод томрон гаргасан байдаг. За миний үе тэр үед бол алдран сумын сургууль сурж исэн. Тэр зохиолын баатруудыг үзэх гэж нэгдлийн контороор очиод манай Далахжуу даргын чинь бол гэж өндөр одоо шар хүн нүдээ анивдсан ингээд их баясгалантай хүлээж авч яана гэж зохиолд байдаг. За энийг бол одоо хүүхэд биднүүд өнөн байна уугүй юу гэж одоо саваа гүтжил үзчихсэн ийм домогтой болсоод за тэгээд тэр нэгдлийн
жолооч нар бол одоо Балдан жолоочийн дүрээр бол манай Барцаан жавцлагтны харвар ажил бүхэл ажлыг ажилласан Нямад орж, Мавган, Батсөх, Дамбадаржа гэх авин мэдгэх гэх мэт олон дүрийг бол энэ дээр бол гаргасан. Баягдын түмэн зүслэн бүрдсэн Абдрхан сүнхмийг энэ сайхан нутгийг тэмдгийн ард түмний ариун хөдөлмөр аз жаргал улам гоож явахтай болгож байна. Амжилттай бүтсэн ажил бүхэн багтал төрүүлдэг. Өгөөмөр баригадын намрын ажлаа Монголд дуусаад баригадын өдөрлөгөө хийж байгаа яг энэ үеэр уулын гишүүн нь амралтаас ирлээ. За энэ бол Алдархан шумын одоо ажил амьдралыг харуулсан бүхэл сургууль, соёл, номын сан, газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуй одоо тэр ашиг шимийг дэвшлүүлж байгаа гэх мэт ийм ажлыг бол харуулсан ийм сайхан кино байдгийг. За тэгэхээр энэ кино ном хоёр бол зөвхөн Алдархан төдийг гаргасан боловч 1950-60-аад оны хөдөө аж ахуйд өрнжөөс энэ их бүтээн байгуулалтын ажлыг одоо тод томрон гаргаснараа улсын хэмжээгээр ийм ачаал бүгдэлтэй болсон юм аа. За тэгээд дүгнээ хэлэхэд бол тэр киноныхаа төгсгөлд бол ингэж төгсөж байгаа л да. Өглөөнөр өөдлөн мандаж баяр тамдралын бас нэгэн өдөр эхэлж байна. Төрийнхэн сүлдэн шингэсэн морьтон ард өглөө нарыг угтан давхи нам. Ургах нарны өөдөөс ажил үйлсэн улам сайхан хөгжин бэгчих болтугай гэж ингэж ирээсэн. 1956 он шувтарч банзрагч удаг зохиол урлаг сонинд өргөдөн ажиллах болж тус сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын ажил буюу үг бүхэл үсэг эндүрч болдгүй хатуу цагийн хариуцлагатай албыг 30 жил үүрсэн байдаг. Намсрын банзрагчийг 50-аад оны ихээр бид танилцуулсаа. Бид бол утга зохиолд ойролцоо орж ирсэн. Болсод утга зохиол сонин маань соёл гэдэг үг урдаа дэрэндээ тэр нэртэй болоод тэгээд тэр соёлын талаас нь хоёр хүн ирсэн. Нэг нь манай банзрагч, нэг нь ламсрын хоёр, тэр хоёр нэг ширээ сандалтай, нэг зургийн аппараттай. За тэр нь одоо сонины өмч болгож өгч байгаа зургийн аппарат юм байх та. Ингэж яриад бид нэг өрөөнд засгийн газрын ордонд нэг өрөөнд сууж хамт ажиллах болсон. За намсрын банзрагч гэдэг сэхэтэн, сэтгэгч, зохиолч бол манай Монголын зохиолчдын эвлэлийн энэ хүү үндсэн төв хэвлэл болох утга зохиол урлаг сонинтой бол салшгүй холбоотой. Сэтгүүлч гэдэг одоо тэр мэрэгчлэрэн анхны гараагаан эхлэн ажиллаж байсан ийм гайхалтай түүхийг бүтээсэн хүн юм байгаа юм. Сэхэтэн гэдэг бол хүмүүсийг сэхээрүүлдэг, соён гэгээрүүлдэг, одоо соёлын элч төлөөлөгч болдог. Тэгээд энэ нийгэм дэх үнэт зүйлийг тээгч одоо хүмүүст тэр соён гэгээрүүлдэг гэдэг утгаараа бол одоо сэхэтэн гэдэг үгийг хэрэглээсэ гэж би бас их боддог. Гэргийн нор банзд нь улсын ардын дүүжгийн чуулгад гоцол дуучнаар ажиллаж аз жаргал дүүрэн банзрагчих гэдэг айлын цонх нээсэллийн маань ууган хороолол 40 мянгатын шинэхэн байшинд шижиртэн гэрэлтэх болов. Бас учрал өрөөл байсан байлгүй дээ. 40 мянгатад байр авахтаа хоёулаа нэг байшинд орсон. За ингээд туслан ажлын газар орон байр хамт болохоор бид ч тэгээд ойр дотн болсон. Одоо үргэлжийн юм ярина. Манад маш их хүн ирнэ. Зохиолчтой ороод тэр чигээрээ ирнэ. Тэр үеийн одоо уран бүтээлчд бол зүгээр нэг одоо ингэж сууж ярих биш. Энд чинь уран бүтээлийн тэр их гайхалтай уур амьсгал, тэр хүмүүсийн эгэл жирийн харьцаа, хоорондоо одоо харьцаж байгаа юм гэдэг бол ярих сэдв бол зөвхөн л уран бүтээл. Хангай говийн алтан заадал болсон Завхан аймгийн Алдархан сумын нутагт Монголын орчин цагийн суут ярав найрагч Бигзийн явуухулан үргэлжилсэн үгийн ноён сүмбэр оргилуудын нэг намсран банзрагч нар 3 насны зөрөөтэй мэндэлж Монголын утга зохиолын түүхийг
бүтээлийн алтан хуудасаар мялаасан юм. Шин цагийн сэхэтнээс шилдэг зохиолч болтлоо намсрын банзрагч зохиолч бүрэн хэмжээний 7 арман 300 гаруй тууж өгүүлэг туурвсан эгэл даруухан шаргуй хөдөлмөрч нэгэн байлаа. За 50 орчим тууж бичнэ гэдэг бол одоо бас л маш их хөдөлмөр. Одоо манай олон зохиолч нар тууж бичсэн байдаг боловч 50 тууж энэ төр бичсэн хүмүүс маш цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ маш их хөдөлмөрч одоо 7 хуулиасаас эхлээд алдартай олон туужууд маш их тухайн үеийн уншигчдад ийм нэр алдартай зохиолч байсан. Тэгээ энэ бол манай Арманы туурвалд бол бас голлох байр эзлэх цөөхөн уран бүтээлчдийн нэг мөн гэж нийт уран зохиолын талаас бол дүгнж болно. Өнөө цагт зарим хүнд дэндүү хямдхан олдож байгаа гавьяат зүтгэлтний цол тэмдэг төрийн шагнал туйлын хөдөлмөрч даруухан энэ их зохиолчоос төөрөөд энэ зохиолчийг тойроод байж. Нэг талаар 1990-ад оноос өмнө төр засгийн шагналын үнцэн тийм хатууч байсан байж болох. Банзраг зохиолч хизээч биегээр өвчилж өөрийгөө өргөж цээжээ дилдэж явах хүн бишээ. Тэгээ ийм хүн Монголын уран зохиол асар том байр суурьтай юм байна. Энэ 20-р зууны гарамгай сайхан өгүүлэгчийн хувьд энэ төр нь тухайн үед нь хөлбөр мэлчгүүдээ яавдаа гэж бодож байдаг. Тэр сайхан төрийн шагналын соёлын гавьяас зүтгэлтэн гэдэг цолын цаг үед нь өгсөн бол ямар гайхамшигтай ихийг бүтээх вүлээ. Шагнал гэдэг бол хүнд бас эрчим хүч, шин бүтээл, цоо шин ертөнцийг авчирдаг ийм сайхан үнэтгэл юм байгаа. Охин дэлгэрмад нь пунсламагийн очир утгаа нэг гэрүүлийн 2 хүн төрийн том шагналах зохимжгүй байна гэж хэлсэн гэж байна. Уг нь бол тэр бүтээч хийсэн юмтай л бол тэр нэр гэрүүлийн байна уу, хэн байна уу хамаагүй байгаа байхгүй юу? Олох л ёстой байсан. Энэ завчрын ходог гэж усад битас саахан ходог байдیں۔ За яриг бол тэгээ домог байдیں۔ Да. Чингисийн 92 заgal баяр одоо ижил сүргээсэн тасраад энэ 3 завчар гэдэг газар ирсэн. Тэгээд 3 жил болохдоо тэр 2 заgal туураагаараа завчиж эр хотгоо гаргасан гэж ярьдаг. Эр хотг бол Дундуу аймгийн 3 сая сарын нутаг тэр баруун завчир гэдэг газрын бий болсон хотг юм л да. Одоо манай ард түмнүүд төгөд дэлгэрсэн зээрэг тийшэл гэдэг дуутайг холбоотой юм. Яагаад гэвэл тэр зээрэг тийшэл гэдэг дууд Чингисийн 92 загалыг багтан дуусан тэр сайхан дуу байдаг. Тэгээ манай ард бүгдээ сайн байдаг. Энэ хотг энэ дуу хоёр бол маш холбоотой байгааг үзэж болох юм. Гэвч Монголын утга зохиолын ноён сүмбэр оргилын нэг банзрагч зохиолчийн бүтээж туурвсан зам хошуу цагаан утга 40-од оны жавар сүүлчийн буундун халахын гол улирах цагийн аяс бөхтөр уляас бүрэн хэмжээний армаанууд замбагын цэцэг миний бяцхан үр ганцхан цонх гэрэлтэйгээд нэгэн бүтэн жарны түүх нэгэн жарны нийгмийн түүх өгүүлэх тууж өгүүлэг зохиол сэтгүүлчийн олон зуун бүтээлүүд Монгол түмний оюуны их далайд орон зайгаа мөнхөд эзэлсээр байх болно.